Сайн байцгаана уу? За сар шинэ өгч чинь сар шинийн өмнө айл болгонд нэг том асуудал гарч ирдэг. Тэгээ буузаа яаж хийх үү гэдэг бол том ажил шүү дээ, тий. За дээр үед бол балкон дээрээ ч юм уу гадаа гараад буузаа хөдөөждөг гэсэн бол одоо энэ утаанд донд бол бууз хөлдөө гэдэг бол маш том асуудал, тий. За би 2 дахь жилдээ одоо үүнтэй нийлээд 3 дахь жилдээ Махимбс компаниар цагаан сарынхаа буузыг хийлгүүлж байна. За хийлгүүлж иж явахдаа нүүд брендийн буузыг Махимбс компаниас ирж авж ийн үйлдвэрийн орчинд бууз хэрхэн хийж байгааг та бүхэндээ бас товчхон үзүүлчих гэж бодлоо. За миний орж байгаа зочилж байгаа хамгийн анхны эцэг бол бэлтгэх цех. Энэ хүн бол туяагч. Туяагч маань Махимбс компани ахлах технологич хийдэг хүн байгаа. За энэ жилийн малын тарга тээврэг ямар байна? Махны чанар ямар хувь байна? Энэ жилийн малын тарга тээврэг маш сайн байлаа. Тарга тээвэргээ дагаад бас махны чанар ч өндөр байна. Тэр үе чинь ярьдаг өстэй туяагч нэг бөөрөнгийн тамгатай, гурвалжин тамгатай. Ер нь одоо үйлдвэрийн аргаар нялсан гудууз махан дээр энэ тамгыг дардаг. Бөөрөнгийн 1-р зэрэг, 4-р, 2-р зэрэг, 3-р, 3-р зэргийн махан дээр дардаг. Одоо нэг нүүд брендийн буудыг л энэ үтгэжтэй яаж хийдэг, ямар махаар хийж байгаа, ямар гурдаар хийж байгаа гэж үзүүлэх зорилготой л яваад байгаа юм шүү дээ, тийм. За буузыг бол бөөрөнгийн тамгатай 1-р зэргийн махны зөвхөн гуйны хэсгийг нь сортлон авч хийдэг. Гуйны хэсгийн махны онцлог бол уургийн агуулмж өндөр, зөөлөн, шүүслэг. 2014 оноос эхлэн манайх олон улсын стандарт ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ стандартын дагуу манай үйлдвэр үйлдвэрлэлийн шат амжилт бүрт хяналтыг тавьж ажилладаг. Манай компани өнгөрсөн оны 8 сараас эхлэн одоо малчтыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгээ энэ хөтөлбөрийн дагуу малчид манад эрүүл сууриас тарга тээврэг сайтаа малыг бэлтгэн нийлүүлж байна. За баярлалаа. Би дараагийн цех рүү орно. Дараагийн цех чинь ийшээ нөгөө хагас боловсруулсан цех тийм үү? Тийм. Баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. За өдөр та бүгдийг би бас нэг үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй танилцуулах чинь. Энэ бол хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехийн технологич те Сэржээ. Жигнэр шиг гэдэг юм байна. Сэрж мэдээ. Сэрж мэдээ. Ямар сайхан нэртэй. За мах ямар хөө байна? Мах л угаасаа нүүдэл брендийн буузанда дандаа 1-р зэрэглэлийн махаар хийдэг. Одоо 4 төрлийн бууз байгаа ш манайд. Өөхтэй өөхгүй бууз, тэгээд төхөр хоньны махан бууз, ямааны махан бууз гэсэн. Эдгээр буузнуудаа болохоор дандаа одоо малынхаа одоо ямааны гэхэд 1-р зэрэглэлийн махануудаа дан гуйны мах, хоньноос бас дан 1-р зэрэглэлийн мах гуйны махаар хийдэг байгаа. Өөхтэй буузанда болохоор манайх сүүл хийдэг. Хоньны сүүл. Тий, хоньны сүүл гадар өгмөл хийхгүй сүүл чинь болохоор нөгөө зөөлөн чанартай. Би мэдж байгаа гэхдээ үзэгчд мэдэхгүй нэг зүйл байна л да. Одоо чинь махыг одоо жишээлбэл машиндчдаг олоо те. Үгүй ээ, манайх бол тийм биш. Гэтэ бол манайх гараар хэрцсэн юм шиг тийм хэрчигч машин байдаг. Яг гараар хэрчиж байгаа юм шиг шоод тий, яг шоод оруулсан машин. Хэрэг машиндчвал махны тодорхой хэмжээний шүүс нь ялгараад буузанд одоо жоохон амтны суулч юм тийм болдог. Машинцсан махны шүүс бол яг л нөгөө шүүс нь ялгарахгүйгээр яг буузандаа махаа нэг хаалтаа шингээж өгдөг. Тийм машин Монголд бол одоо цорын ганцсан байгаа. Манайд л байгаа. Тэнд бол одоо сэржээд л тийм машин байгаа тий. Гурил ямар хөө вэ? Урсчил байгаа бах та одоо. Буузны чи гол бас нэг үзүүлэлт бол гурил байгаа штэ. Гурилыг бол манайх метавсын би зэрэглэн гурилаар хийдэг. Гурилан дээр одоо муу байлаа чинь одоо суулт өгөн дээд өнгөн хөхөрцөн тийм өнгөтэй байх. Тэгээд манайх бол тийм биш. Манайх 3 хөлдөөгчтэй 300-аас 400 кг бууз шууд 3 цагийн дотор хөдөө байдаг. Тэрээс бол гадаа тавьж хөлдөхгүй юм тий. Гадаа тавина гэсэн. Айгүй мого бүсүүдийг асуудаг юм тий. Гадаа тавьж хөлдөхгүй юу тий. Одоо энэ утаанд донд бол одоо гадаа тавьж хөлдөөнө гэдэг бол маш том асуудал тий. Сайхан нэг амталгаа явсан юм а да тий. Маш олон төрлийн цехүүдийн үйлдвэрүүдийн буузуудыг авчир тавьж байгаад аль нь аль үйлдвэрийн аль бууз гэж мэддэхгүй байж байгаа. Тэгээ буузаа судалгаа явуулаад амсуулсан юм байна. Гэтэл тэр судалгаагаар яасан гинэ? Манай буус нэг юут орсон. Яа. 20 үйлдвэрийн буузсан. Тэгээ энэ буузад хамгийн сайхан амттай бууз. Би өөрөө л яг тухайн буузнуудыг тэмдэглэсэн мэдчихсэн болохоор тэгээд яг нөө судалгаагаар гараад ирсэн. Мундаг юм аа Сэржээ. За ингээд бэлэн болсон нүүдэл брендийн буузыг та бүхэн Улаанбаатар хотын бүх супермаркетуудаар худалдаалж байгааг мэдж байгаа. Дээр нь 77 тэгтэг 70 дугаарийн утсаар 77 тэгтэг 70 дугаарийн утсаар та бүхэн гэртээ үнгүй хөргүүлээрэй. 70 жилийнхаа ойд зориул авсан дугаар гэж байна. 77 тэгтэг 70. Нүүдэлтэй айл нүүр бол авахгүй.